Цара кафе фонтой бас юм гарын бэлэг авсан. Dinner is ready. Пицца нэлээ унтаж жагаад сэрчлээ. Өнөөдрийн орой олон дээр би цөөрөн шиг гэхдээ хөнгөнтэй болог мөрөөс учраас дахиад юм бахтай байцаатай нугаатай юм ичлээ. Тэгээд билээ хамтдаа орой олон хамталж үзсгээ. Махал жоохон хатуу санагдчих. Бусдаар давж шүү. За, өрөөмөнд guys, би цай нөө хоолой хийж идчихээ. Тэгээ гарч ганц хоёр ажил амжуулсан. Тэгээ тэрнийх нь нэгийг та нартай яг одоо танилцуулах гэж байна. Тэр нь юу вэ гэхээр цара кафе фонтой бас юм гарын бэлэг авсан. Тэгээд тэр гарын бэлгээ та нартай хамт задлж харъя гэж бодсон. Яг нарийн бол мэдэхгүй байгаа. Тэгээд тэр одоо авч байгаа филингээ та нартай хамт хуваалцъя гэж бодоод. Би нөгөө гарын бэлэг гэхээр нэм жижигхэн бэлэг өгөх юм болов гэсэн чинь ийм тод дүрэн бэлгээсэн байна. Тэгээд дотор нь юу вэ гэхээр тарыг. За, эхнийх нь ийм пирогийн кофе юм байна. Тэгээд энэ ч эрхийн бичиг юм шиг байна. Тэгээд 20,000 төгрөгийн эрхийн бичиг илгээсэн байна. Тэгээд энэ ч өөрхөн Дима TMK гэвчсэн. Yeah, this is so cute. Баярлалаа. Гоё санагдд юм байна. Йоо. За, энэ нь Arabica. Nice. Би бүр ингээд нөгөө кофенд аим дуртай. Тэгээд кофе сонгохдоо би дандаа Arabica хвчлэн сонгодог. Гэсэн чинь бүр мэддэг юм шиг Arabica гэсэн юм шүү дээ. Бэлгэлсэн байна. Баярлалаа. I'm so happy. За, сүүлийнх нь drip back coffee юм байна. Nice. Энэ нь бас Arabica юм байна. Йоо. Ийм задлж харъя. Йоо. Nice. Ингээд ийм дотроо ийм цавлгаатай энэ дотроо 1 2 3 4 5 6 шигтэй гэдэг юм. 7 хоног бол гоё кофе ууч гарсан юм. Yeah, my. Oh my. Баярлалаа. Би ч нэг гарын бэлэг гэхээр жижигхэн бэлэг болоос чи ингээд кофенийхон бараг 2 сарын хэрэглээ юм шүү дээ энэ чинь. Nice. I'm so happy. I'm so grateful. Бүр үнэхээр талархаж байна. Тэгээд
Cafe Fontaine-ийн хамт олонд маш их баярлалаа. Би бүр амтархан уух болноо. Тэгээд маргааш өглөө энүүгээр гоё өглөөний цайтайгаа хамт кофе чанж аваад ууя гэж бодлоо. Баярлалаа. Кофе амталцгаая. Баг зэргийн зөөлөх юм байна. Миний ер нь удаас. Би 2 сандвич хийсэн. Нөгөө сандвичийг нь одоо нөгөө тэрэлж явахдаа маань найз өглөөний цагаа уугааг байж магадгүй. Тэгээд тэр найзтай бэлдсэн. Одоо өөрөө амсыг түн ингээд амар энгийн зүгээр ингээд ногоон авч чиз өндөг тэгээд жижиг нимкэ хайм байгаа. Юм идэж байхдаа юм ярьчлаа уучлаарай. Зайтэлэнттэй би нөгөө хотоос гараагүй юм утцсан байна. Тэрэлжид юм газар гэдэг юм аа. Яг хөөрхөн ингээд өдрөөр ирээл тэгэл гэрт нь цагийн 15 минут өртөлөөл галаа салгаал тэгээд жоохон агаарт амарч болдог. Та нараас зүгээр өдрийн цагаар ирэх юм бол янз бүрийн нэмэлт нөгөө нэг юм шал малаас болоод юм гоё жинхэнэ Монгол гэрт ороод их тийм цаанаас нэг юм гоё сэтгэл санаа сэргээ авчихдээ. Тэгээ өнөөдөр жоохон сэтгэлээ медитейшн хийх гээд ирсэн байна.
За фарм хаус дээр ирсэн байна. Сая ажиллаа хийж хагаад юмнуудаа хийж хагаад тэгээд одоо юм идчихэд хот руу буцлаа.